нэг ургамлын дохиурын тоос нөгөө ургамлын өр боловсруулах орны амсарт наалдах үзэгдлийг бид тоос хүртэлт гэж үздэг. Тэгэхээр тоос хүртэлтийн хэд хэдэн хэлбэр байдгаас энд шавжаар тоос хүртэлтийн хэлбэрийг багш нь оруулсан байгаа. За жишээлбэл зөвгий бал сорох явцтай далавчандаа юм уу биендээ дохиурын тоосыг нааж дараагийн цэцгэн дээр очиход өр боловсруулах орны амсарт тоос наалдах үзэгдэл энд харагдаж байна. За тэгэхээр цэцэг тургамлын давхар үр тогтолтонд гол үүрэг гүйцэтгэдэг эрхтнүүд бол өр боловсруулах орон буюу дохиур байгаа. За дэлбээ цоморлог нь шадар эрхтэн буюу туслах үүргийг гүйцэтгэдэг байгаа. За энд бид цэцгийн эр бэлгийн эрхтэн болох дохиурын бүтцийг харж байна. Дохиур нь шилг ба тоос өвч гэсэн хоёр хэсгээс тогтдог. За тоос өвчин дотор байгаа тоосны мөхөлгүүдийг бид нар харж байна. За нэг тоосон дотор харагдаж байгаа бүтцийг тайлбарлая. За энэ цагаан хэсгээр тоосны бөөн байна. За энэ улаан хоёр хэсэг бол тоосон дотор агуулгадж байгаа эр бэлгийн эсүүд буюу сперм байна. За эндээс энэ хэсэг бүхэлдээ тоос гэж үзэх юм бол тоосон дотор байгаа улаан хэсэг бол эр бэлгийн эсүүд, харин тоосны дотор оршиж байгаа нь тоосны хоолой бөөн байгаа. За тоосны хоолой бөөн нь тоосыг цоолж цаашаа тоостон сперм дамжуулах хоолой болгон ургахад тусалдаг байгаа. За энэ бэлгийн эрхтэн болох өр боловсруулах орон харагдаж байна. За доотлын шар хэсэг бол өрөвч, дээшээ гарсан ногоон хэсэг бол өр боловсруулах орны багна. За дээшээ амсраар төгсдөг байгаа. За эндээс бид өр боловсруулах орны өрөвчин дэх хөврлийн уутын бүтцийг харж болно. За хамгийн гадна талаарх энэ бүрхүүлгийг бид нар эндогнит гэж нэрлэдэг байгаа. За энэ уутыг хөврлийн уут гэж нэрлэх боловч зарим тохиолдолд долоон үүд уудч гэж бас нэрлэдэг тохиолдол байгаа. Яагаад гэвэл энэ бөөнийхэн тоогоор тэгж нэрлсэн хэрэг юм. За дээд талд оршиж байгаа энэ гурван эсийг антипод эсүүд гэж нэрлэдэг. За доод талд оршиж байгаа энэ цагаан хоёр эсийг синергид эс гэж нэрлэдэг. За дундалт нь байгаа улаан эсийг өндгөн эс, за голд байгаа хоёр бөомийг бөөн бүхий эсийг бид төвийн эсийн туйлд бөомүүд гэж нэрлэдэг байгаа. Төвийн эсийн туйлд бөомүүд. За тэгэхээр энэ 7 бөмбөд уут хэрхэн үүсэж бий болдог талаар авч үзье. За энэ нь мегоспоропит гэсэн нэг эс нь миоз хуваагдлаар хуваагдаж хоёр эс үүсгэн. За энэ хоёр эс нь цаашид дөрвөн ширхэг мегоспорыг үүсгэдэг. За дөрвөн ширхэг мегоспорын 3 үгээрч нэг нь цаашаа амьд үлддэг. За энэ нэг мегоспор цаашид митоз хуваагдлаар хуваагдаж хоёр эс үүсгэн. Хоёр эс нь цаашид дөрвөн эс үүснэ. Энэ дөрвөн эс нь цаашид 8 болох замаар 7 бөмбөдүүдийг үүсгэдэг байгаа. За дараагийн зурган дээр өр боловсруулах орны амсар дээр тоос ирж наагдаж байгаа зураг байна. За дараа нь тоос маань хэрхэн тоосны хоолой үүсгэж байгааг хэдүүлээ ажиглая. За энэ тоосны хоолой өр боловсруулах орны багнаар
ургаж байгаа байдал харагдаж байна. Энэ үзүүртэнд байгаа шар хэсэг бол тоосны бөөн чиглүүлж ургаж байгаа. За дотор нь байгаа хэсэг бол эр бэлгээс болох сперм байгааг ажиглаж болно. За нөгөө тоосны хоолой маань дээрээс орж ирж байгаа энэ нарийн зурвас байдлаар харагдаж байгаа бөгөөд тоосны хоолой нь явсаар синергийн хэсийг ойролцоорж зүүн талын синергийн хэсийг уусгадаг. Тэгээд синергийн хэс ууснаар өндгийн хэс сул чөлөөтэй болж өгдөг. За энэ өндгийн хэстэй тоосны хоолой дотор байгаа хоёр эр бэлгийн эсийн нэг нь нийлнэ. За тэрийг эндээс хоёр дахь зургаас харж болно. За жишээ нь өндгийн хэс энэ улаанаар тэмдэглэсэн. За эр бэлгийн хэс энэ бороор тэмдэглэсэн байх бөгөөд энэ хоёр маань нийлж үр тогтсноор үр тогтсон өндгийн хэс буюу зиготыг үүсгэж байгаа байдал эндээс харагдаж байна. За мөн төвийн хэстэй хоёр дахь эр бэлгийн хэс болох сперм маань нийлж эндоспермийг үүсгэдэг бөгөөд эндосперм нь хоромсоомын 3 эн бүрдэлтэй. Харин зигот нь 2 эн бүрдэлтэй байдаг. Ингэж төвийн хэстэй нэг сперм нийлж өндгийн хэстэй хоёр дахь сперм нийлснээрээ хоёр давхар үр тогтолт явагдаж байгаа нь харагдаж байгаа бөгөөд үүнийг цэцэг дургамлын давхар үр тогтолт гэж нэрлэдэг байна. Давхар үр тогтолтын үр дүнд өндгийн хэстэй нийлсэн сперм нь үрийг үүсгэдэг. За харин төвийн бөмбөг нийлсэн нь эндоспермийг үүсгэж хоол тэжээлийн үргийг гүйцэтгэхэд цаашаа өндгийн хэстэй нийлсэн үр болж боловсрдог байгаа. За жишээ үр жимс хэрхэн үүсдэг талаар давхар үр тогтолттой хамааруулан багш нь тайлбарлая. За бид нар алим гэсэн жимсийг авсан байгаа. За алим гэсэн жимсний доторх үр маань өндгөн спермтэй нэгдсэний үр дүнд үүссэн байх бөгөөд төвийн бөмбөгөө нийлсэн сперм нь бидний яг иддэг зөөлөн эд болох энэ эндосперм бүрдүүлдэг. Мөн гадна талын эндогментийн хальс нь жимсний гадна талын хальсыг бүтээж цэцэг дургамлын давхар үр тогтолт явагдсанараа үр жимс үүсдэхийг ийхүү мэдлээ. За ингээд цэцэг дургамлын давхар үр тогтолтын бичлэгийг сонирхуулъя. За энд үр тогтолтод оролцох эрхтэн болох үр боловсруулах орон дохиуруудыг харуулсан байна. За дохиур үр боловсруулах орны дотоод бүтцтэй танилцъя. За үр боловсруулах орны үрт дахиад байх эс маань миоз хуваагдлаар хуваагдаж 1 нь 2, 2 нь 4 болж 3 гэсэн үгээрдэг тухай бид дээр яриад за 1 мегаспор маань цаашаа митоз хуваагдлаар хуваагдаж 8 ширхэг эс үүсэх бөгөөд тэдгээр 8 ширхэг эс нь үрд дахиандах 7 бөмбөгийг хэрхэн бий болгож байгаа талаар энэ зөвлөлөөс харж болно. За ингээд энэ 8 эс нь ийм байдлаар байрлаж антипод эсийг үүсгэж байгаа байдал харагдаж байна. За доор синергийн эс үүсэж байна.
За мөн өндгөнс үүсэж байна. За дараа нь эсийн төвийн бөмбөг ийг харж болно. За дараагийн бичлэг бол цэцгийн эр эрхтэн болох дохиурын тоосны бүтцийг харуулж байна. За жишээ нь тоосон дотор улаанаар тэмдэглэсэн хоёр эр бэлгээс за цаана нь болохоор тоосны бөөн байгаа. За ингээд тоос маань яваад за үр боловсруулах орны амсарт ирж наалдах үзэгдлийг бид тоос хүртэлт гэж нэрлэдэг. За ингээд тоосны бөөн нь тоосны хоолоо ургуулад за үрт нахиаг чиглэн ургаж байгааг харж байна. За ингээд үрт нахианд тоосны хоолоо очсноороо хоёр эр бэлгээс маань хэлбэржиж за үрт нахиандах тоосны бөөн нь синерги тисийг уусгаж за эхний сперм өндгөн эстэй нийлж байгаа. Дүр зураг харагдаж байна. За дараа нь хоёр дахь сперм нь төвийн бөөнтөө нийлж эндоспермийг үүсгэж байгаа нь харагдаж байна. За ингэж цэцэг дургамлын давхар үр тогтолт явагддаг байгаа. За SLT ерөнхий шалгалтын 2014 оны A хувилбараас ажлыг за далдуур тургамлын үр тогтолтыг харуулсан зураг дээрх AS-F дугаартай хэсгүүдийг тайлбартаа зөв харгалзуулна уу гэсэн даалгавар байна. За тэгэхээр за нэг дугаараар өндгөн эсийг тэмдэглэсэн байна. Тэгэхээр өндгөн эс бол мэдээж үрт нахиан дотор байгаа хэсэг бөгөөд C-гээр тэмдэглэсэн байна. За хоёрт нь тоосны хоолой байгаа. За тэгэхээр тоосны хоолой бол A үсгээр тэмдэглэсэн хэсэг байгаа. За гуравт нь үрт нахиа байна. За үрт нахиа гэдэг маань үр боловсруулах орны өрөвчин дотор байрлах хэсэг бөгөөд D үсгээр тэмдэглэсэн байна. За дөрөвт нь амсар гэж байна. За энэ бол B үсгээр тэмдэглэсэн буюу үр боловсруулах орны амсрын хэсгийг заасан байна. За тавт нь эр бэлгээс гэж. За эр бэлгээс маань тоосны хоолой дотор явж байгаа энэ хар цэгээр тэмдэглэсэн хэсэг бол эр бэлгээс байгаа. Е үсгээр тэмдэглэсэн байна. И үсгээр. За дараа нь тоосны мөхлөг гэж байна. Тоосны мөхлөг нь үр боловсруулах орны амсарт наалдсан E үсгээр тэмдэглэсэн хэсэг байгаа. Даалгавар 2. За өндгөн эсийг хэд дугаараар тэмдэглэсэн байна вэ гэсэн байна. За тэгэхээр өндгөн эсийг 3 дугаараар тэмдэглэсэн буюу C хувилбар зөв байгаа. За тайлбарлал 1 дугаараар антипод эсүүд, 2 дугаараар төвийн 2 дахь эсүүдийн бөөн, за 3 дугаараар өндгөөс, 4 дугаараар синерги эсийг тэмдэглэсэн байгаа нь эндээс харагдаж байна.